Сайн бацхан уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. 2021 оны 6 дугаар сарын инфляцийн тайлангийн эдийн засгийн өсөлт хэсгийг танилцуулъя. За бодит эдийн засаг бодит дотоодын бүтээгдэхүүн 2021 оны 1-р улиралд 15.7% өссөн байгаа. Энэ болохоор 2019 оноос хойших одоо жилийн өсөлт нь одоо анх удаага эрэг түвшинд хүрсэн тохиолдол боллоо. Та бүхэн энэ эхний зураг буюу одоо зүүн гарт талын зургийг харах юм бол одоо инфляцийн хэрхэн одоо улирал бүрийн одоо жилийн өсөлт нь хэрхэн өөрчлөгдсөн талаар харж болохоор байна. За 2020 оны хувьд болохоор та бүхэн мэдж байгаа цар тахлынтай холбоотойгоор эдийн засаг огцом агшсан бол одоо 2020 оны 2 дугаар хагасаас эхлэн сэргэх хандлага ажиглагдсан байгаамаа. За 21 оны одоо 1-р улирлын өсөлтөд өндөр гарсны шалтгааныг одоо дотор нь задлаад харах юм бол боловсруулах салбар 21%-аар, уулуурхаан салбар болохоор 34%-аар, бүтээгдэхүүний цэвэр дотор 45% өснө болохоор энэхүү өсөлтийг гол нь тайлбарлаж байгаа. За тэгэхээр боловсруулах салбар нь яагаад ингэ өндөр өссөн бэ гэдээ дотор нь ингээд задлаад харах юм бол голлон хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нэмэгдсэн нь болохоор боловсруулах салбарын өсөлтийг тэтгэсэн байна. За уулуурхаан салбарын хувьд болохоор хоёр хүчин зүйлээс шалтгаалж одоо энэ хүү өндөр өсөлтөд ажиглагдсан. Нэгдүгээрт болохоор та бүхэн энэ дэлгэцэнд харагдж байгаа зургийн баруун гарт талын зургийг харах юм бол уулуурхаан салбарын гол бүтээгдэхүүнүүдийн одоо жилийн өсөлтийг харуулсан байгаа. За энэ нь болохоор юу вэ гэхээр уулуурхаан салбарын өсөлтөд одоо хамгийн одоо 2021 оны 1-р улиралд болохоор нүүрс, зэсийн баяжмал болон түүх газрын тосны одоо үйлдвэрлэл нэмэгдсэн нь болохоор уулуурхаан бүтээгдэхүүний өсөлтийг гол нь дэмжсэн. За үүнээс гадна түрүүн тайлбарлсан нөгөө хүчин зүйл нь болохоор суур нөлөө байгаад байгаа. Эдийн засгийн өсөлт ингэж өндөр харагдах нэг шалтгаан нь болохоор өнгөрсөн оны 1-р улиралд буюу 20 оны 1-р улиралд эдийн засаг 10.7%-аас агшсан байсан нь өөрөө энэ онд болохоор эдийн засгийн 1-р улиралд одоо эдийн засгийн өсөлт өндөр харагдах бас нэгэн хүчин зүйл болсон байгаамаа. За бүтээгдэхүүний цэвэр татварын хувьд болохоор 45%-аар ингэж 1-р улиралд огцом өссөн шалтгаан нь болохоор нэгдүгээрт эдийн засгийн тодорхой хэмжээгээр сэргэж байгаа холбоотойгоор татврын орлогууд нэмэгдсэн. Хоёрдугаарт нөөтийн буцаа олголтыг болохоор улирал бүр өнгөрсөн оны 2-р улирлаас олгодог болсонтой холбоотойгоор энэ хүү нөлөө нь болохоор бүтээгдэхүүний цэвэр татврын одоо 1-р улирлын өсөлтөнд эерэг нөлөө үзүүлсэн байна. За нийт дүнгээр нь ингээд тайлбарснаас гадна бас нэг чухал зүйлийг онцлж хэлмээр байна. Энэ нь болохоор юу вэ гэхээр эх улирлаас эхлээд дотоодын бүтээгдэхүүнийг тооцоолыг 2015 оны суурьтай болгоод тооцоолохоор болсон байгаа. За тэгэхээр юу вэ гэхээр одоогийн та бүхэн танилцуулж байгаа энэ тооцоол нь болохоор 2010 оны суурь дээр суурьтай одоо бодит дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлтийг харуулж байгаа учраас дараагийн улиралд бид нар одоо суур шилжсэнтэй холбоотойгоор эдгээр тоонууд одоо өнөөдөр ярьж байгаа гүйцэтгэлийн тоо мэдээлүүд тодорхой хэмжээгээр бага зэрэг өөрчлөгдөж болзошгүй юм аа. За та бүхэндээ эдийн засгийн өсөлтийн төсөөллийн хэсгийг одоо дараагийн хэсэгтээ харуулъя. За эдийн засгийн өсөлтийг харах юм бол ерөнхийдөө төсөөлөл бага зэрэг 2021 оны 3 дугаар сарын инфляцийн тайлангаас бага зэрэг нэмэгдсэн байгаа. Үнэн нь болохоор нэг талаас 1-р улирлын гүйцэтгэл өндөр гарсан, нөгөө талаас засгийн газар Монгол банкнаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн нөлөөгөөр бас эдийн засгт одоо эерэг нөлөө үзүүлэхээр байгаамаа. За ингээд нийлбэр дүнгээр нь ингээ хараад үзэх юм бол 2021 онд 6-аас 7 орчим хувиар эдийн засгийн өснө, 22 онд болохоор 5 орчим хувийн бодит эдийн засаг өсөх тийм төсөөлөлтэй байна.